Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд Sean Diddy Combs-ийн шүүх хурлын part 10 хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр урдны партуудыг сонсчоод дараа нь энэ хэсгийг сонсох юм бол илүү танд ойлгомжтой санагдах бах. За шүүх хурлын процесс бол ямар нэг түүх ярьж байгаа юм шиг тест дараалттай явдаггүй. За эхний гэрчийн мэдүүлэг тухайн өдрөө дуусаад дараа нь өөр хүн мэдүүлэг өгөөд хоёр дахь өдөр нь нөгөө эхний гэрчийн мэдүүлэг үргэлжлэх эсвэл шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэд хоногоор сонгож мэдүүлэг авах бас cross examination буюу сөрөг байцаалт заавал авч иж дараагийн хүн рүүгээ шилжих гэх мэт үйл явц өрнөж байгааг та бүхэн бол анзаарсан бах. Ингээд хэдүүлээ өнөөдрийн part 10-ын гол хэсэг рүү оръё. За энэ удаад бол Brianna Bongolan гээд тагтнаас шидүүлэх шахсан эмэгтэй. За бас хяналтын камерын бичлэгийн шинжээч гэсэн тийм тусгай мэргэжилтэн Frank Piazza гэдэг хүн. Түүнээс гадна бол Jane гэж нэрээ нуцалсан Sean Combs-ийн хуучин найз бүсгүй нь бол гэрчийн мэдүүлэг өгөхөөр шүүх хуралд оролцсон талаар яригдах болно. За нэлээд халуухан сэдвүүд хөндөгдсөн байсан. За Sean Combs нь рэкет буюу бүлэглэлийн хувилдаан, бэлгийн мүлжлөг, биеийн үнэлэлтэд оролцуулах зорилгоор хүн тээвэрлсэн хэрэгүүдээр буруутгагдж байгаа ч гэсэн тэр бол өөрөө гин бурууга үгүйсгэсэн хിവэрэ байгаа. За түүний өмгөөлөгчд бол Sean Combs зарим үед хүч хэргэлдэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч гэрчүүдийн зорилго, үнэнч байдалд нь эргэлзэж байгаа тэдний мэдүүлгүүд ял оноох хангалттай үндэслэл болохгүй гэсэн тийм байр суурьтай байгаа. За эхний гэрчийн мэдүүлэг өгөх хүн нь Frank Piazza гэдэг хяналтын камерын бичлэг, мөн гар утасны бичлэгүүдийг шалгаж анализ дүгнэлт хийдэг тийм мэргэжилтэн байгаа. За тэр бол мэдүүлэгтээ 2016 оны 3 сард Лос Анжелест байдаг Intercontinental зочид буудалд Sean Combs хуучин найз бүсгүй болох Casey Ventura зодсон бичлэг нь гараа аргаар өөрчлөгдөөгүй гэдгийг бол хэлсэн. За тэр бол зочид буудлын хяналтын камерын бичлэг, мөн гар утасны бичлэг, тэгээд дээрэс нь нэмээд бэлгийн харилцаанд орж исэн үеийн бичлэгүүдийг шалгаж үзсэн ч гэсэн тухайн хэргийн талаар өөрөө бол урьдчилж юусоо мэддэггүй байсан гэдгийг хэлсэн. За засгийн газрын хүсэлтээр тэр бол зочид буудлын бичлэгүүдээс Sean Combs, Casey болон тус газар ажиллаж исэн хамгаалагч гэж яригдчихсан Israel Flores-ийн үйлдэлүүдийг багтаасан хураангуй видеог бол гаргаж үзүүлсэн байгаа. За энэ бичлэг нь болохоор хэрэгт бол хамгийн гол нотлох баримт болж орж байгааг та бүхэн мэдж байгаа. За тангарахтны шүүгчдэд энэ бичлэгийг бол бүр 8 удаа үзүүлсэн юм байна. За CNN бол энэ бичлэгийг хамгийн анх 2023 онд олон нийтэд цацчихсан. За мөн Frank Piazza гэх хүн бол 2012, 2014 онд бичигдчихсэн. 10 ширхэг бэлгийн харилцааны үеийн бичлэгийг сайжруулж үзүүлсэн юм байна. За тухайн бичлэгүүдийг Sean Combs-ийн Frank Black гэдэг нэртэй хэрэглэгчийн профайлтай зөөврийн компьютераас нь бол олсон юм байна. За cross examination-ийн үеэр Sean Combs-ийн өмгөөлөгч Tani Garagos бичлэгийн цаг минут нь секундээрээ биш гинт ингээд үсрээд байгаа талаар лавлаж асуусан. За тэгсэн чинь Frank Piazza хариулахдаа зочид буудлын камер нь хөдөлгөөн мэдрэгчтэй болохоор хөдөлгөөн бүртэн цагийн тэмдэглэл солигддог. За тэгээ бүх камер нь нэг цагт тохируулагдаагүй байсан гэдгийг хэлсэн. За гэсэн хэдий ч тэр бол үйл явдлууд давхардж байгаа хэсгүүдээр нь тохируулан нэгтгэсэн байсан. За хоёр дахь гэрч болсон хүн бол түрүүнд дурдгдсан Brianna Bongolan гэж хүн байгаа. За энэ эмэгтэй болохоор graphic designer мэргэжилтэй 33 настай эмэгтэй. За тэр бол мэдүүлэгтээ 2016 оны 9 сард Sean Combs бол түүнийг 17 давхрын тагтнаас доош нь ингэж унгаах гэж сүрдүүлж ийсэн. За дараа нь болохоор тавилга руу түлхсэн талаар бол ярьсан. За энэ үйл явдлыг Bongolan 2024 оны 11 сард иргэний нэхэмжлэл гаргаж авах үедээ бол дурдсан байдаг. За Sean Combs-ийн өмгөөлөгчд нь болохоор тухайн үед мэдэгдэл гаргаад энэ Bongolan гэдэг хүний мэдэгдлийг нь бол няцааж ийсэн юм байна. За тэгээд Brianna Bongolan мэдүүлэхдээ Sean Combs Casey-гийн байшингийн хаалга учир зүггүй балбаж эхэлсний дараа юу болсон талаар бол тайлбарлаж ярьсан. За тухайн үед болохоор энэ Brianna Bongolan гэдэг эмэгтэй өөрийнхөө найз бүсгүйтэй тэгэхээр тэр бүсгүйгээс салцсан юм билээ. Тэгээд бас Casey-тэй гуруула хамтдаа байранд нь байсныг нь хэлээд тэгээд найз эмэгтэй
эмэгтэйгээ болохоор 0 руу оруулаад яагаад тэгж оруулсан гэсэн чинь ямар нэг муу зүйл болох ч байгаа учраас тийм юмыг одоо харуулахыг хүсээгүй гэж бол хэлсэн. За тэгээ Sean Combs гэрт нь орж ирсний дараа энэ Bongolan гэдэг эмэгтэй болохоор ер нь бол өөрөө ингээд маш тайван байгаа юм шиг өөрийгөө харагдуулахын тулд тагт руу гарсан. За тэгсэн чинь Sean Combs араас нь хурч ирэнгүүтээ цээжнээс нь зуурж аваад за тэгээд одоо сух хэсгээс нь барьж агаад тэгээд тагтны одоо хашлахыг давуулаад тэгээд доошоо одоо ингэж унаах байгаа юм шиг сүрдүүлсэн талаар бол мэдүүлсэн. За тэгээд тухайн үед болохоор Sean Combs чи юу хийснээ мэдэж гэнэ үү гэж одоо хашгирж ирснийг санаж байгаагаа хэлсэн. За тэгээд хариуд нь Bongolan болохоор би юу хийснээ мэдэхгүй байна гэж хэлж ирсэн байгаа. За тэгээд ойролцоогоор ингээд 15 секундын дараа Sean Combs түүнийг бол тагтан дээрээс нь тавилга руу одоо түлхсэн. За тэгээд газар унах үед нь Cassie чи түүнийг тагтнаас бараг унгаах ч штэ гэсэн тийм гайхсан өнгө аястай Sean Combs-д хандаж хэлж ирснийг нь бол санаж ирсэн гэдгээ дурдсан. За энэ явдлын дараа бол Brianna гэдэг эмэгтэйгийн хөлн хөхрөөд за тэгээд нуруу болон хүзүүндээ одоо өвдөлт мэдэрчээсэн гэдгээ бол хэлсэн. За тэгээд тэрний дараа бол одоо өөрийнхөө хөхрөлт болсон хэсгүүдийг болон одоо болттой биеийн хэсгүүдийнхээ зургийг нь бол шүүх танхимд харуулсан байгаа. За тэгээ энэ явдлаас хойш бол энэ Brianna гэдэг эмэгтэй бол маш их айцтай болсон. Тэгээ шүн зүүдэндээ хашгирч сэрдэг, параноид хэлбэрийн тиймэрхүү одоо эмгэгтэй болсон гэдгийг хэлсэн. Урд нь бол өөрт нь ямар ч тийм одоо иймэрхүү сэтгэл зүйн шинж тэмдэг илэрж байгаагүй гэдгээ бол ярьсан. За тэгээд тухайн үйл явдлаас 2 хоногийн дараа Sean Combs одоо FaceTime-аар холбогдоод тэр үед нь Bongolan би одоо ингээд өөртөө чи ямар ч одоо асуудал үүсгэхийг хүсэхгүй байна гэж хэдэн удаа хэлсэн гэдгээ дурдсан. За тэгээд энэ үйл явдлыг яагаад тухайн үедээ ингээд цагтаад мэддэгдээгүй юм бэ гэж асуусан чинь би үнэхээр одоо айж исэн гэсэн тийм одоо шалтгаан хэлж тайлбарласан. За тэгээд Cassie нэхэмжлэл гаргасны дараа нь Brianna гэдэг эмэгтэй Sean Combs-ийн эсрэг 10 сая $10 нэхэмжлэл гаргасан ч гэсэн за энэ нь болохоор санхүүгийн зорилготой биш гэдгийг бол онцолж хэлсэн. Надад тохиолдсон зүйл дээр үннээр нь хариуцлага хүлээлгэхийг хүссэн гэдгийг тэр бол хэлсэн. За иргэний хэргийн шүүх хурал нь бол 2025 оны 7 сард болохоор товлогдсон байгаа юм байна. За мөн түүнээс гадна энэ Bongolan гэдэг эмэгтэй болохоор Sean Combs-тэй холбоотой өөр одоо аимшигтэй занал хийлэл болон одоо Cassie-тэй хамт харт амх хэрэгжилжсэн талаараа бол мэдүүлсэн байгаа. За Bongolan гэдэг эмэгтэй болохоор одоо өөрийгөө гэмт хэрэгт холбогдуулахгүй тул Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн одоо 5 дугаар нэмэлт заалтын дагуу өөрийгөө одоо буруутгахгүй байх эрхээ эдэлсэн. За тэгээ тийм болохоор нь прокурорууд түүнд бол хууль зүйн хамгаалалт бүхий гэрчээ мэдүүлэг өгөх боломжийг бол олгосон юм байна. За тэр бол энэ хэрэгт ийм байдлаар гэрчээр оролцож байгаа 3 дахь хүн юм байна. За тэгээ ер нь ингээд цаг хугацааг ухраагаа таарах юм бол энэ Brianna гэдэг эмэгтэй Cassie-гийн байранд нь одоо байнга шахуу хамт хондог байсан. За Sean Combs болохоор ер нь бол шүн дунд хаалга балбаж маш олон удаа ирдэг байсан гэж бол мэдүүлсэн. Тэр дундаас ингээ хамгийн тод санаж байгаа нэг тохиолдол гэсэн чинь Sean Combs хутаг аваад тэгээд одоо Cassie-гийн зүг рүү шийдсэн. За тэгээд Cassie болохоор тухайн хутгийг нь авч агаад тэгээд буцаагаад одоо Sean Combs руу шийдсэн ч гэсэн Sean-ыг бол ерөөсөө оноогүй гэдгийг хэлсэн. За тэгээд бас л энэ явдлын талаар цагдаад ерөөсөө мэдэгдээгүй. Учир нь гэх юм бол би Papa-с айдаг байсан гэж одоо өөрөө ол ярьсан. За тэгээд Cassie-г заримдаа ингээд хөөх нийц болцсон гэмтэлтэй байхыг нь өөрийн нүдээр харж байсан гэдгээ мэдүүлсэн. За мөн 2016 оны 3 сард Perfect Match киноны нээлтийн үеэр FaceTime дуудлага хийх үед Cassie-гийн одоо нүд нь хөхөрсөн байсныг бол хэлсэн. За тэгээд тухайн одоо ярьж авах үеэрээ болохоор хэсэг чимээгүй байжгаад боолж өнгөрсөн бүх зүйлд харамсаж байна гэдгээ бол хийснээс сандгаа гэж бол ярьсан. За түүнээс гадна Bongolan 2016 оны эхээр Cassie-тэй хамт далайн эрэг дээр зураг авалтанд оролцож авах үед бол Sean Combs түүнийг занлхийлжсэн талаар ч гэсэн ярьсан. Тэр над руу ойртож ирээд би бол чөтгөр чамайг алах чадал надад байна гэсэн тиймэрхүү утгатай одоо зүйлийг хэлсэн баг. За тэгээд тухайн үед нөгөө Sean Combs-ыг магадгүй кокаин хэрэглэсэн байсан болохоор тэр яриаг нь бол төдийлөн тоогоогүй тэгээд өнгөрөөцсөн. За тэгээд тухайн цаг хугацаанд болохоор Cassie-тэй хамт хар тамхи хэрэглэдэг байсан. За тэгээд энэ болохоор тэдний хувьд бол бүр сүүлдээ ингээд дадал зуршил юм шиг болцсон байсан гэдгийг хэлсэн. Cassie-д олон удаа хар тамхи за тэр дундаа бол оксикодон гэдэг ийм кокаин, кетамин зардаг байсан тухайгаа ч гэсэн мэдүүлсэн. За тэгээ Sean Combs ч гэсэн түүнд бол хэд хэдэн удаа мансууруулах бодис өгчээсэн. Өөрөө ч гэсэн одоо хэрглэж байгааг нь харж исэн гэдгийг хэлсэн. За тэгээд cross examination буюу сөрөг байцаалтын үеэр Sean Combs-ийн өмгөөлөгчд нь Brianna Bongolan-ы одоо тагтан дээр болсон хэрэгтэй холбоотой асуудлыг бол шүүмжилж ярьсан байгаа. За Cassie болохоор тухайн хэрэг явдлыг арай өөрөөр тайлбарлаж ирснийг нь бол дурдсан. Bongolan болохоор одоо Cassie-г нэхэмжлэл гаргахаас өмнө болон дараа нь энэхүү одоо тагтан дээр болсон асуудлын
талаар түүнтэй ярилцж исэн. За тухайн үеийн байршил болон хин байсан талаар ярьсан гэдгээ ч гэсэн баталсан. За Кэси болохоор өөр хүн тухайн одоо газарт нь байсан гэж хэлснээс гадна зочид буудалд энэ явдал болсон гэж бол ярьж исэн. За тэгэхээр мэдээж энэ асуудал дээр бол өмгөөлөгчд шүүх хурал эхлэхээс өмнөх прокурорт өгсөн мэдүүлэг нь одоогийнх нь ингээд ярьж байгаа гэрчийн мэдүүлэгтэй таарахгүй байгааг нь бол цохон тэмдэглэсэн. За тэгсэн чинь энэ Бонголын болохоор тухайн үед прокурорт юу ярьсан, хизээ ярьсан гэдгээ сайн санахгүй байгаа талаараа олон удаа давтаж хэлсэн. За тэгсэн чинь чи ингээд 2 хоногийн өмнө прокурорт тагтны хэрэг явдлыг нарийн санахгүй байна гэж хэлсэн нь үнэн үү гэж өмгөөлөгч Westmoreland асуусан чинь би бол ерөөсөн сайн санахгүй байна гэж Бонголоо хариулж ирсэн. За шүүх хурал үргэлжилж явах үеэр нэг онцлог зүйл бол болсон. За тэр нь юу гэхлээр шүүгчдийн танхим одоо өдрийн хоол идэхээр гарсны дараа ерөнхий шүүгч Арун Субраманян Шон Комс тангарахтны шүүгчдийн зөвхт хэд удаа тийм дохио зангаа үзүүлж байгаа зүйлийг нь бол анзаарч харсан болохоор тэрийг нь өмгөөлөгчдөд одоо анхааруулга болгож хэлсэн юм байна. За шүүгч бол өмнө нь ингээд Шон Комс ямар нэг нүүрний хувирал гаргах, тангарахтны шүүгчдтэй ямар нэг байдлаар харилцахыг бол хатуу хоригдсон гэж бол сануулсан. Би танд маш тодорхой хэлсэн. Энэ бол хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэлээ гэж шүүгч хэлсэн ба. За тэгээд иймэрхүү зүйлс бол ерөөсөө шүүх танхимд дахин давтагдаж болохгүй гэж хэлээд хэрвээ дахиж одоо зөрчил гаргах юм бол засгийн газар шүүгчдэд зориулсан албан ёсны заавар өгөөд цаашлаад Шон Комсыг одоо танхимаас хөөх хүртэл арга хэмжээ авахыг бол сануулж хэлсэн байна. За Америк нэгдсэн улсын холбооны дүрмээр бол яллагдагч нь гэрчүүдтэй нүүр тулж мэдүүлэг өгөх эрхтэй байдаг ч гэсэн танхимд бол дэг журам одоо алдагдуулсан тохиолдолд шүүхээс бол хөөх одоо боломжтой байдаг юм байна. За энэ бол өмгөөлөгчдийн хувьд маш тийм хүнд төрлийн шийтгэл шиг болохоос гадна томоохон одоо сүрэлтэд тэнцэх хэмжээний нөлөөтэй гэж өмгөөлөгч Misty Maris бол тайлбарлаж энийг бол ярьсан байсан. За ингээд дараагийн гэрч бол нэрээ нууцлсан Jane гэдэг эмэгтэй байгаа. За Jane болохоор Шон Комстэй харилцаа нь одоо хэрхэн эхэлсэн, дараа нь хэрхэн зочид буудлын үдиршлэг нэртэй Freak Offs болон одоо масруулах бодистой бэлгийн уулзалтуудад шилжсэн талаараас гэрчилсэн байгаа. Тэр бол 2020 оны 11 сард Шон Комстэй анх танилцчихсан. За тэгээд 21 оны 1 сараас ер нь бол ингээд дотн харилцаанд орж биедээ одоо хайр дурлалтай болсон гэт талаараа бол ярьсан. За тэд бол аялалд явах за байнга хар тамхи хэрэглэх болсон. Шон Комс бол бэлгийн харилцааны үед түүнд тайвшруулах, сэтгэл санааг нь одоо өргөх, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх үйлчлэгээтэй бодис өгдөг байсан гэж бол мэдүүлсэн. За энээс өмнө бол Jane урд нь амьдралдаа 2 удаа хар тамхи хэрэгжилж исэн гэдгийг бол хэлсэн. За 2021 оны 5 сард Шон Комс анх удаа түүнд өөр эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох тухай тиймэрхүү одоо зүйлийг одоо ярьж эхэлсэн. За тиймэрхүү одоо санааг дэвшүүлсэн гэж байна. Энэ тухайгаа шүүхэд ярьж эхлэхдээ Jane бол ярхаа хэсэг зөксөгөөд за толгоогоо доош нь тонгойлгоод нулимсаа бол арчиж байгаа нь харагдчихсан. За эхэндээ болохоор Шон Комс Jane-ийг одоо өөр ирчүүдтэй бэлгийн харилцаанд орох талаар одоо өөрийнхөө тэр фантаз төсөөллийг олон удаа давтамжтайгаар ярьж эхэлсэн талаар Jane бол хэлсэн. За хамгийн анхны зочид буудлын үдэш болохоос хэдэн цагийн өмнө бол тэр хоёр аль хэдийн одоо хар тамхи хэрэглээд тэгээд бэлгийн харилцаанд орсон байх үеэр нь Шон Комс одоо нөгөө олон дахин ярьж байсан зүйлээ дахиж яриад тэгээ хэрвээ чи хүсэх юм бол энэ зүйлийг бодит болгож болно шүү гэж хэлсэн байгаа. За тэгээ Jane бол зөвшөөрсний дараа Шон Комс тэр дараа хин нэгэнтэй одоо утсаар холбогдоод зохион байгуулсан гэж бол хэлсэн. За найз залуу маань маш их тогтолцсон байсан. Бүх зүйл аль хэдийн эхэлсэн байсан учраас би зөвшөөрсөн гэж бол Jane ярьж байсан. За ингээд хэдхэн цагийн дотор бол зочид буудлын өрөөг бэлдэж дуусаад Dawn гэдэг нэртэй эрэгтэй одоо биеийн үнэлэгч бол хурж ирсэн. За Jane-ийн хэлснээр Dawn болвол тэр Jane-тэй хамт бие биенээ одоо илж таалаад за Шон Комс болохоор нүцгэн байдалтай тэднийг хараад гар хангалах хийжсэн талаар бол ярьсан. За энэ уулзалт болохоор Dawn Jane-ийн биеийн дээр дур тавьснаар дууссан. За дараа нь болохоор Jane болон Шон Комс хоёр бэлгийн харилцаанд орсон талаараа мэдүүлсэн. За тэгээ Jane гэх эмэгтэй хувьд бол анх удаа ингэж өөр эрэгтэй хүнтэй одоо Шон Комсын хажууд бэлгийн харилцаанд орсон явдал нь маш тийм болохгүй буруу зүйл хийж байгаа юм шиг тухайн үедээ санагдчихсэн. Гэхдээ яаж ч утсан энэ бол ингээд дараа нь байнга тогтмол үлдэгдэх зүйл гэдгийг бол огт мэдэхгүй байсан гэдгийг хэлсэн. За ингээд энэ цагаас хойш бол одоо Шон Комстэй бэлгийн харилцаанд орсон одоо тохиолдлуудын 90% нь өөр эрэгтэй хүн оролцсон тийм үйл явдал байдаг байсан гэж бол мэдүүлсэн. Тэр явдлаас хойш бүх зүйл нэг тийшээгээ эргэж харилцааны өнгө аяс бүр мөсөн өөрчлөгдсөн гэж
Jane бол хэлсэн. За тэгээ тэрнээс хойш хэдэн сарын турш бол энэ байдлыг хүлээн зөвшөөрч дахаас өөр аргагүй байдаг байсан. Тухайн үед би Sean Combs-д үнэхээр хайртай байсан. Түүнийг баярлуулахыг л хүсэжсэн. Би түүнийг алдахаас айжсэн гэж бол нэмж ярьсан. За тэгж байж байгаад 2021 оны сүүл гэхэд Jane бол өөр ирчүүдтэй бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй байгаа талаараа бичгээр болон амаар Sean Combs-д хэлжсэн ч Sean Combs түүнийг огт тоогоогүй. Тэр ярианы сэдвийг бол маш хурдан өөрчлөхийг оролддог байсан гэж бол ярьсан. За тэгээ Sean Combs түүнд бол сар болгон $10,000 байрны түрээсийн мөнгийг нь бол төлж өгдөг. Мөнгөн тусламж үзүүлдэг байсан болохоор Jane бол тухайн уулзалтуудад оролцох үүрэгтэй юм шиг өөрт нь мэдрэмж төрдөг байсан гэдгийг хэлсэн. За тэгээ Sean Combs-тэй ийм татны харилцаатай байх үеэр бол ажил хийх ч юм уу ямар нэг байдлаар орлого олох чадвар нь хумигдсан байсан юм шиг санагдчихсэн гэж бол ярьсан. За тэр бол Sean Combs-аас ирдэг байсан мөнгө нь түүний гол орлогын их үүсвэр нь болоод за тэгээд өөр ирчүүдтэй бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй байгаагаа хэлсэн чинь Sean Combs болохоор хэрвээ чи ингээд салъя гэж байгаа бол салж болно. Гэхдээ чамд би ингээд байрны түрээсийн чи мөнгийг ерөөсөө өгөхгүй гэж харилдаг байсан маа. За тэгээд тухайн үед Jane бол маш их бухимддаг байсан. За би team төрлийн freak offs зочд буудлын үйлчлэгүүдийг хийх үүрэгтэй юм шиг өөрөө ингээд дотроо мэдрэмж төрдөг байсан гэдгээ Jane хэлсэн. Тэгээд тухайн өөр ирчүүдтэй бэлгийн харилцаанд орох уулзалтуудаа ялцрал болон зочд буудлын шүн гэж Sean Combs бол нэрлэдэг байсан гэдгийг Jane мэдүүлсэн. Тэр бол 2021 оны 5 сараас 2023 оны 10 сар хүртэл Sean Combs-тай уулзах бүрийд зочд буудлын үдэш болсон гэдгийг бол хэлсэн. За тухайн уулзалтууд нь Los Angeles, New York, Miami, Turks Spa, Caicos зэрэг газруудад болж исэн юм байна. Зочид буудлын үдшүүд нь тодорхой хэв маягтай явагддаг байсан. Өрөөг улаан гэрлээр гэрэлтүүлээд бүх тавилга, орны давуу, бүтээлэг, хүүхдийн тосонд бүрхэгддэг байсан. Sean Combs түүнд юу өмсөх, юу хийхийг нь зааварчилж, өөрийн хүссэн зүйлээ удирдан зохион байгуулдаг байсан гэж ярьсан. Sean Combs-ийн заавраар өөр эрэгтэйд аман секс хийж, за тэрийг нь бол Sean Combs хараад хажууд нь сууж гар хангалах хийдэг байсан байна. За тэгээ бэлгийн харилцаа нь тухайн эрэгтэйн дур тавьж дуусах хүртэл үргэлжилдэг байсан болохоор Jane бол иймэрхүү үйл явцыг хурдан дуусаасай гэж хүсдэг байсан. Тэрийг ингээд зарим үед бол илэрхийлж биеэрээ гэх юм уу илэрхийлж гаргадаг байсан маа. За тэгээд тухайн үйлчлэгүүд нь 24 цаг гаруй үргэлжлэх тохиолдол ч гэсэн байсан. За тэгээд энэ үеэрээ болохоор нэг хүнтэй ч юм уу эсвэл ингээд өөр нэг хүн оролцох тийм тохиолдол ч гэсэн байдаг байсан. За Jane гэх эмэгтэй мэдүүлэг бол дараах өдөр үргэлжлэнэ. За энэ өдрийн хамгийн сүүлд бол Bongolan гэдэг эмэгтэй Sean Combs-ийн өмгөөллийн талаас сөрөг байцаалтанд орсон байна. За өмгөөлөгч Nicole Westmoreland Bongolan гэх эмэгтэйн холбогдсон тагтны хэргийг үүсгэхийн тулд Sean Combs-ийн аяллаа хуваар болон зочид буудлын төлбөрийн баримтуудыг нь бол танилцуулсан. За Brianna Bongolan урд нь бол мэдүүлэхдээ 2016 оны 9 сарын сүүлээр Sean Combs түүнийг Los Angeles дахь Cassie-гийн байрныхан тагтнаас доош нь унжуулж дараа нь тавилга руу хүчтэй түлхсэн гэж бол мэдүүлсэн. За Bongolan бол энэ үйл явдлаас хэдхэн цагийн дараа хөлн хөхөрсөн байгаа зургийг бол даарсан. За тэрийгэ ч гэсэн шүүхэд танилцуулсан. За тухайн зураг нь болохоор 2016 оны 9 сарын 26-нд авсан тийм зураг байсан. За харин сөрөг байцаалтын үеэр өмгөөлөгч Westmoreland тухайн үед Sean Combs зүүн эргээр аялж исэн. Cassie-тэй хамт аялж исэн гэдгийг нь хэлээд Нью-Йоркт байдаг Trump International зочид буудлаас 2016 оны 9 сарын 25-26-ны өдрийн Frank Black гэд нэр дээрх Sean Combs-ийн ашигладаг хуурамч нэр тэр нэр дээр ашигласан хоолны төлбөрийн баримтыг тангарахтны шүүгчдэд бол үзүүлсэн. За тухайн буудалд бол 9 сарын 24-нд нь бүртгүүлж ороод 29-нд нь гарсан байсан. За тэгээд нэг хүн нэг зэрэг хоёр газар байж чадахгүй тодорхой биздэй гэж Westmoreland асуухад онлын хувьд бол тийм гэхдээ би яг юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Тухайн тагтны хэрэг яг хизээ болсныг нарийн сайн мэдэхгүй байгаа ч гэсэн хизээч би мартаж чадахгүй гэж Bongolan хариулсан. За ингээд Bongolan гэрчийн суудлаас буусны дараа прокурорууд шүүгчдэд Sean Combs-ийн туслах Christina Horan болон Cassie хоёрын хоорондоо бичсэн мессежүүдийг нь дэлгэцээр бол харуулсан. За тухайн мессежэнд нь Cassie Sean Combs Bongolan-ыг тагтнаас унгаах гэж сүрдүүлсэн талаар дурдсан байсан. За тэр үеийн мессеж нь 2016 оны 9 сарын 30-нд бичсэн тийм мессеж байсан.
За ингээд Jane гэх эмэгтэй 2 дахь өдрийн гэрчийн мэдүүлэг рүү хэдүүлээ оръё. Sean Derry Combs-ийн холбооны эрүүгийн хэргийн 4 дахь 7 хоногийн эцэст за Jane гэх нууц нэртэй эмэгтэй бол шүүхэд 2 дахь удаага элен далангуу мэдүүлэг өгснөөр үргэлжилж байгаа. За түүний өгсөн мэдүүлгийн гол зүйлийг дурдах юм бол Jane бол одлон удаа зочд буудлын үдшилэг буюу freak offs хийхийг хүсэхгүй байгаагаа Sean Combs руу бол биччихсэн. За Jane гэх эмэгтэй бол 2021-с 2024 оны хооронд Sean Combs-тэй үерхжсэн. Sean Combs түүнийг бол зөвхөн хоёулахна цагийг сайхан өнгөрүүлнэ гэж амладаг байсан ч дараа нь бол үргэлж ингээд зочид буудлын үдшилгүүдэд оролцохыг шаардаж шахсаар байсан гэж бол мэдүүлсэн. За Jane хэлэхдээ Sean Combs түүнд романтик болзоонууд хамтдаа цагийг өнгөрүүлэх амлалт өгдөг байсан ч эхлээд freak offs хий гэж хэлдэг байсан. За тэгээд Jane зөвшөөрдөг байсан ч гэсэн дараа нь бол маш их ядарч үлдсэн цагийг зүгээр л унтаж өнгөрөөдөг байсан гэдгээ бол мэдүүлсэн. За тэгээ 2021 оны 11 сард бичсэн мессежэн дээр нь бол Jane би хэсэг хугацаанд завсарлага авах хэрэгтэй байна. Чамаас бага зэрэг хол байхыг хүсэж байна гэж бичсэн байсан. За энэ мессеж нь болохоор Sean Combs өөр нэг эмэгтэйтэй цагийг хамт өнгөрүүлж байгааг Jane харж мэдснийхээ дараа бол бичсэн тийм мессеж байсан. 2022 онд төрсөн өдрөөрөө Sean Combs-ийн заавраар өөр нэг эрэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон. За тэгээ удалгүй Sean Combs өөр эмэгтэйд маш тийм нүсэр сүртэй төрсөн өдрийн баяр хийж өгч байгааг нь олж мэдээд тэгээд тухайн үед бол Jane маш их сэтгэл санаагаар унжсэн талаараа бол мэдүүлсэн. За тэгээд дахиад Sean Combs руу мессеж бичээд би дахиж хизээж freak offs хийхийг хүсэхгүй байна. Би төрсөн өдрөөрөө энэ бүхнийг үнэхээр үндэ хүсээгүй. Гэхдээ ингээд цагийг л хамт сайхан өнгөрүүлэхийг хүсэж исэн гэж бол ярьсан. 2023 онд Sean Combs түүнд Нью-Йоркт очиж уулзахыг санал болгосон ч гэсэн Jane тэр үед бас л freak offs оролцуулахаар шаардна гэж бодоод маш их эргэлзэжсэн гэдгийг бол хэлсэн. За тэгсэн чинь Sean Combs болохоор зөвхөн хоёулахна романтик цагийг өнгөрүүлнэ гэж амласан болохоор очихоор шийдсэн юм байна. За тэгээ очихгоо замдаа явж явах үеэр нь Sean Combs бас л түүнд ингээл зугаа цэнгэлийн талаар тэрнийг бэлтгэх талаараа мессеж бичгээр нь Jane бол маш их сэтгэл гонсойсон гэж бол ярьсан. За тэгээд Jane болохоор би энэ бүхнээс үнэхээр залхаж чинь яагаад ингээд чамтай уулзах болгонд ийм зүйл болдгийм бэ гэх мэт сэдвэр хоорондоо маргалцсан ч гэсэн за эцэст нь бол тухайн орой freak offs нь болж өнгөрсөн байна. 2023 онд болсон нэг тохиолдолд нь Jane татгалцсан маягтай хэлсэн чинь Sean Combs болохоор чи үнэхээр итгэлтэй байна уу? Жохон ч гэсэн хичээгээд үзэлтэй гэж хэлсэн юм байна. За тэгээ Jane болохоор тухайн үед ингээд огт худлаа дүр эсгэх ямар ч боломжгүй байсан гэж бол хэлсэн. Jane хэлэхдээ 2023 онд Sean Combs-тай нэг тийм гэрээ шиг зүйл байгуулсан юм байна. За Sean Combs болохоор сар бүрийн $10,000 байрны түрээсийн мөнгийг бол өгж явахаар тохирсон. За тэгээ гэрчийн мэдүүлэг өгж явах үеэрээ бол тухайн мөнгийг за өнөөдрийг хүртэл Sean Combs-оос авж байгаа гэдгээ бол Jane хэлсэн. Тэр гэрээн дээр нь юу гэсэн байсан гэхлээр ерөөхдөө бол freak offs оролцохоо болсон тохиолдолд санхүүгийн тусламжаа тэр чигтэн зогсооно гэсэн тийм сүрдүүлэг маягтай гэрээ бол бичигдсэн байсан гэж бол Jane ярьсан. За тэгээд 2023 оны 8 сард бичсэн байсан нэг мессежэн дээр нь тухайн үед болохоор Jane гэдэг эмэгтэй сарын тэмдэг нэрсэн байсан болохоор freak offs орхоос бол татгалцсан. За тэгсэн чинь Sean Combs уурлаад өөрийг нь ингээд зөвхөн мөнгөний төлөө ашиглаж гин гэж тийм зэмлсэн өнгө аястай бол мессеж бичсэн байсан. За тэгээ хэд хоногийнхан дараа Jane бол түүний хандлагад нь бухимдж байгаагаа илэрхийлээд Sean Combs хариуд нь voice message илгээгээд тэгээ санхүүгийн дэмжлэгээ тэр чигтэн зогсооно гэж бол сүрдүүлсэн байсан. За тэгээ тухайн voice message дээр нь болохоор чи ажиллаа хий зөвхөн тэр л чиний хийх ёстой зүйл гэж Sean Combs бол хэлсэн байсан. За тэгээ Jane хэлэхдээ миний ажил гэдэг байгаа зүйл нь бол түүнийг баярлуулах, халамжлах, тэр дотор нь бол бэлгийн харилцаанд оролцох гэсэн ойлголт бол багтжсэн. Харин Sean Combs-ийн ажил нь болохоор Jane гэдэг эмэгтэйг санхүүгээр дэмжих явдал байсан гэж ярьсан. Тэгээ мэдээж Jane бол маш их бухимдаад чи сүүлийн үед бүх зүйлийг зөвхөн 8 am шиг болгож байна. Тэгээ боломж гарвал намайг дандаа сүрдүүлж гинэ гэж гомдлсон мессеж бичсэн байсан. За тэгээд хоорондоо байгуулсан гэрээ гэдээсэн зүйл дээр нь болохоор энэ Jane гэдэг эмэгтэйгийн шүд нь Sean Combs ерөөсөө таалагддаггүй байсан болохоор шүдний бүрээс хийх зардлыг нь төлсөн гэж бол бичигдсэн байсан юм байна. Чи намайг зөвхөн энэ зүйлийн төлөө л дэрэгдээ байлгаж байрны түрээсийг минь төлж байгаа юм шиг санагдаж байна. Би чамайг зөвхөн баярлуулахын тулд freak offs хийх ёстой юм шиг мэдрэмж авмааргүй байна гэж 2023 оны сүүлчээр Jane бол Sean Combs руу мессежтэй бичсэн байсан.
байсан. За тэгсэн чинь Sean Combs хариуд нь болдоо гэд бичсэн байсан. За үүний дараа бол тангарахтны шүүгчдэд Freak Off-ийн үеэрх аудио бичлэгийг сонсгосон. За тухайн аудио бичлэг дээр болохоор Jane өөр нэг эрэгтэйд бэлгэвч хэрэглүүлэхийг хүсэж байгаа талаар бол ярьсан чинь Sean Combs тэрийг бол огт тоохгүй байгаа нь бичигдсэн байсан. За энэ бичлэг дээр болохоор Jane, за тэгээ Sean Combs болон Don гэд нэртэй биеийн үнэлэгч энэ гурван хүний хоорондоо ярьсан яриаг агуулсан тийм бичлэг байсан. За тэгээ тухайн бичлэг дээр болохоор Jane чи амлсан штэ гэж хэлсэн чинь Sean Combs ерөөсөө тэр зүйлийг тоохгүй байгаа юм шиг сонсохгүй байгаа юм шиг тийм байдалтай байсан. За тэгээ тухайн өдрийн өмнө нь болохоор Sean Combs түнд хэрвээ хүсэх юм бол тухайн эрэгтэйд бэлгэвч хэрэглүүлж болно гэж зөвшөөрсөн байсан. За тэгээ яг ийм байдлаар ингээд Sean Combs-аас бүр хэдэн удаа Freak Off-д оролцох үеэрээ тухайн эрчүүдэд нь заавал ингээд бэлгэвч хэрэглүүлээч ингээд бэлгэвчтэй байхыг хүссэн ч гэсэн Sean Combs бол ерөөсөө тоодоггүй байсан талаар л ярьж байсан. За тэгээ ярихтаа болохоор ингээд бэлгэвч хэрэглэхийг зөвшөөрдөг байсан ч гэсэн яг ингээд үйл явдал болж эхлэхэд тэр зүйлийг ерөөсөө ингээд тоохгүй орхигдуулцдаг байсан гэж бол ярьж байсан. За түүнээс гадна бол тангарахтны шүүгчдэд 15 нууц гэрэл зургийг бол үзүүлсэн. За Jane бол хэлэхдээ тухайн 15 зураг тус бүрт нь өөр эрэгтэйтэй хамт байгаа нь бол харагддаг. Тэгээд зураг бүрт Sean Combs бол багтсан байгаа гэдгийг хэлсэн. За энэ зургуудыг бол зөвхөн тангарахтны шүүгчдэд үзүүлээд өөр бусад ямар ч хүнд бол үзүүлээгүй. Тухайн зургийг үзүүлж явах үеэр нэг эмэгтэй тангарахтны шүүгч нүрээ халахалж байгаа нь харагдсан нь сэтгэл зүйн дарамттай санагдсан гэдгийг нь илтгэжсэн. За Jane мэдүүлэхдээ Freak Off үргэлжилж явах үед хэрвээ Sean Combs-ийн харт амхинд дуусах юм бол өөрийнхөө туслах эсвэл хамгаалагчтай хэлээд нэмэлтээр авчрахыг тушаадаг байсан гэж хэлсэн. 2022 онд Jane Los Angeles дахь Sean Combs-ийн хамгаалалтын хүнээс нь харт амхи аваад Miami-д байгаа Sean Combs руу авч нисэн талаараа бол мэдүүлжсэн байна. Тэгээ тухайн ингээд харт амхи зөөж явж байгаа талаараа Sean Combs-ийн туслах баруун гар гэжсэн Christina Hormтай холбогдож асуусан байна. Тэг ингэж авч явах нь аюулгүй юу гэж асуусан чинь зүгээрээ би байнга ингээл аваа явчихдээ штэ гэж бол тухайн эмэгтэй хэлжсэн байна. За тэгээд Miami-д очичоод тухайн зөөвөрлсөн зүйлс дотор нь байсан ecstasy-г Sean Combs-тэй хамт хэрэглэсэн гэдгийг бол хэлсэн. За тэгээд Freak Off-ийн үеэр болохоор Sean Combs-ийн хүслийг нь гүйцэлдүүлэхийн тулд масруулах бодис бол тогтмол авч хэрэгэлдэг байсан гэдгийг хэлсэн. 2023 онд төрсөн өдрөөрөө Sean Combs-тэй хамт байхын тулд Miami руу ниссэн. За тэгээд Sean Combs хамтдаа ингээд цагийг сайхан өнгөрүүлнэ гэж амлаж исэн ч гэсэн оройн хоолны үеэр зочд буудлын шүн буюу Freak Off-соо бас яриад эхэлсэн. За тухайн үед болохоор Jane хүсэхгүй байсан ч гэсэн оролцохыг бол зөвшөөрсөн юм байна. За тэр өдөр нь ингээд ирсэн хамгийн эхний эрэгтэй өмнө нь ерөөсөө уулзж байгаагүй огт танихгүй хүн байсан байгаа. За яг миний ингээд төрсөн өдрөөр би ийм зүйл хийхийг бол огт хүсээгүй. Энэ бүхэн бол миний хувьд маш тийм дарамттай санагдчихсэн гэж Jane бол уйлж ярьж исэн. За анх ирсэн эрэгтэй нь бол яваад дараа нь Sean Combs түүнтэй хамт өөр нэг люкс өрөөрөө явж орсон чинь цэцэг, бялуу, бөмбөлөг энэ төр бол тэр өрөөнд нь бэлтгэсэн байсан. За тэгээ байжсэн чинь дахиад өөр хоёр эрэгтэй тухайн өрөөнд нь явж ороод тэгээ тэр өдөр бол бүгднтэй нь бэлгийн харилцаанд орсон гэдгийг ярьсан. Тухайн өдөр би юу ч болоогүй юм шиг жүжиглэж исэн. Гэтэ дотроо бол би маш их үзий ядчихсан. Би Sean Combs-ыг хайрлаж исэн учраас л ийм байдлаар хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан гэж Jane хэлсэн. За тангарахтны шүүгчдийн өмнө тэр бол маш их сэтгэл хөдлөлттэй ингээд уйлаад ярахад хэцүү байсан болохоор прокурор Maureen Comey түүнээс хэд удаа завсарлага авах уу гэж асуухад Jane бол үгүй гэж хариулж исэн. За тэгээд танхимын ажилтан бол түүнд салфетыг ойртуулж өгч исэн. За тэгээд тухайн 2023 оны төрсөн өдрийн дараа нь бол Sean Combs түүнээс салаад тэгээд өөр эмэгтэйтэй аялалд явсан талаар Jane мэдүүлсэн. Jane бол Sean Combs-тэй салснаас 1 сарын дараа буцаад нийлсэн юм байна. За 2021 оны 11 сар, 2023 оны 8 сард Sean Combs-аас Jane руу явуулсан voice message-уудыг шүүх танхимд тоглуулж сонсгосон байгаа. За тэгээ Jane болохоор чи бит хоёр түр ингээд засварлага авах хэрэгтэй байна. Би амс хийх хэрэгтэй байна. Энэ бүгд надад маш муухай мэдрэмж төрүүлж ийн гэж ярьсан байсан. Тэгсэн чинь Sean Combs хариуд нь чи үнэхээр галзуурч гомдмоор байвал гомд юу хүссэнээ хий гэж хэлсэн маа. За тэгээ 2023 онд болсон энэ хоёр хүний маргааны үеэр Jane бол бие махбодын хувьд бүр ингээд туйлдаж ядарсан. Тийм болохоор Freak Off дахиж хийхийг хүсэхгүй байгаа гэдгээ Sean Combs илэрхийлсэн юм байна. За тэгэж уурсны дараа бол Sean Combs түүн санхүүгийн тусламж үзүүлэхээ бүр тэр чигтэн зогсооно гэж сүрдүүлсэн маягтай тийм болол аудио мессеж явуулсан. Тэр намайг хизээч хүссэн үедээ хайж чадна гэдгээ үргэлж мэдрүүлдэг байсан. Би айж исэн. Тэр үнэхээр
хүйтэн мэдрэмжгүй хандж исэн. Надад үргэлж мөнгө өгөх үү гэж сүрдүүлдэг байсан гэж хэлсэн. За тэгээд тэдний ихэнх freak offs 24 цагаас илүү хугацаанд үргэлжилж огт унтахгүй өнгөрөөх үе ч гэсэн байсан. За Sean Combs бол түүнийг сэрүүн байлгахын тулд ecstasy өгдөг байсан гэдгийг бол хэлсэн. За хамгийн удаан freak offs нь 3 өдрөөс илүү үргэлжилсэн. Унтах завгүй байсан гэж бол Jane мэдүүлсэн баг. За ингээд энэхүү Jane гэх эмэгтэй бол дахиж гэрчийн мэдүүлэг өгөөд за мөн сөрөг байцаалтын ажиллагаа бас үргэлжлэх юм байна. За ингээд ийм байдлаар Sean Combs-ийн холбооны шүүх хурал 5 дахь 7 хоногт үргэлжилж байна. За ингээд ямар ч тач та бүхэнд part 10-ыг бэлтгэж хүргэлээ. Дараагийн дугаарыг бас нэг удаахгүй хүргэх болно. Та бүхэн сувгтаа subscribe хийгээд хонхоо идэвхжүүлээрэй. Өнөөдрийн дугаарыг дуустал нь сонссонд баярлалаа. Түр баяртай.